Dynsoft программыг анх ашиглаж байгаа хэрэглэгч нар нээлттэй гарын авлага, мэдлэгийн санг ашиглаж сурахаас гадна албан бэж хуудасаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байдаг. Dynsoft компаниас бүх модулийн онлайн сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд та тухайн онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл нэг удаагийн төлбөр төлж хамрагдах боломжтой. Тухайн сарын онлайн сургалтын тов Dynsoft пэйж хуудасаар сард нэг удаа пост хийгдэх бөгөөд хэрэв та онлайн лайв сургалтанд хамрагдах бол сургалтанд хамрагдах форм бөглөж хүсэлт илгээнэ. Форм бөглөختөө хамрагдахыг хүссэн модуль сэдвүүдээ сонгож илгээх бөгөөд танай байгууллагын ашиглахгүй модуль сэдвүүдийн сургалтанд бүртгүүлэхгүй байж болно. Гэхдээ одоо ашиглахгүй ч дараа нь ашиглах шаардлага үүсч магадгүй шинэ боломжуудыг сурч мэдхийг хүсвэл сонгоод хамрагдахыг зөвлөж байна. Сургалтанд хамрагдах хүсэлтийг Dynsoft компаниас баталгаажуулахад таны мэйл хаягаар хүсэлт баталгаажуулсан хариу мэйл болон сургалтанд join хийж бүртгүүлэх 2 дахь мэйл ирнэ. Join товч дээр дарж Bittrex CRM системд сургалтанд бүртгүүлсэн мэйл хаягаар нэг удаа бүртгэл үүсгэнэ. Хэрэв сургалтын төлбөр баталгаажаагүй эсвэл өөр шалтгааны улмаас таны хүсэлтийг цуцалсан бол хариу тайлбар мөн мэйлээр илгээгдэнэ. Хэрэв танд энэ зааврын дагуу хийхэд асуудал гарсан бол алдааны зураг, видео бичлэгээ хийж Dynsoft пэйж хуудасаар илгээж тусламж аваарай. Bittrex аппликейшнийг гар утсанд давхар суулгаж гар утсаар сургалтанд хамрагдах боломжтой. Гар утсанд суулгаснаар сургалт эхлэх үед таны гар утсанд дуудлага ирнэ. Гэхдээ дэлгэцийн хэмжээ жижиг учраас сайн харагдахгүй байх сул талтай. Сургалт эхлэх цагаас өмнө Bittrex хаягаа үүсгэж бүртгэлээ баталгаажуулсан чихэвч болон микрофоноо шалгаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан байх шаардлагатайг анхаарна уу? Сургалт эхлэхээс өмнө баталгаажуулсан мэйлээр дамжин Bittrex сайт руу нэвтэрч бэлдэх бөгөөд сургалт эхлэх үед танд видео дуудлага ирэх ба дуудлагыг хүлээн авч сургалтандаа хамрагдана. Эхний нэг удаа сургалтанд хамрагдахад бүртгэл үүсгэх ба дараагийн сургалтанд өмнөх бүртгэлээр нэвтэрч сургалтандаа сууна. Сургалт эхлэхээс өмнө тухайн модулийн гарын авлага заавартай танилцж, сургалтын төгсгөлд асуулт хариулт хэсэгт асуух асуултаа бэлдэж, үр дүнтэй хамрагдахыг зөвлөж байна. Хэрэв товлсон сургалтандаа хамрагдаж амжаагүй тохиолдолд тухайн сэдвийн дараагийн товлсон сургалтанд бүртгүүлж хамрагдана. Танд амжилт хүсье.